Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Анимынхан part 4-ийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. За part 5-нд дараа 7 хоногт ангин гарахаар ярьж өгнө шүү. За Scarlett Ball-ийн 8-нд оролцохоор хүрэлцэн ирэхэд зарaan түүнийг угтаж аваад хамтдаа орцгоно. Scarlett, Leo, Julius ханхуунаар төлөвлөгөө гаргасан байдаг. Тэр төлөвлөгөө нь ямар төлөвлөгөө вэ гэхээр тагнуулын албанаас 10 хүнийг тотгоч нууцаар нэвтрүүлээд үлдсэн хүмүүс нь Julius ханхуугийн дохиог хүлээгээд гадаад зогссон байна. Тэгээд ах нь бол энэ төлөвлөгөөнд Scarlett-ыг оруулахад үнэхээр дургуй байсан ч гэсэн Scarlett байхгүй бол төлөвлөгөө бүтлгүүтнэ гэсэн учраас Leo-г зөвшөөрүүлж чаддгаа. Гэтэл дүүдээ санаа зовж байгаа ахын царайг харалтаа та нар. За язгууртнууд ингээл ямар боол хөдөлж авахаар ирсэн талаараа ярилцаал, мөнгө яаж угаадаг, мөнгө яаж олдог талаар ингээл ярилцаа сууж байна. За тэгээд мэдээж хүсэн хүлээсэн боолын 8 эхэлнэ. Яг эхлэлийг хараад зогссон чи хажууд нь Julius ханхуу гараад ирнэ. Тэгснэ Godwin ерхий сэдийг олсон уу гэж Scarlett-аас асуудгаа. Харах олоогүй байна. Гэхдээ ер нь бол хаана байгааг нь таамаглаж байна. Тэгэд би тантай тохиролцохыг хүсэж байна. Godwin самаагаас хариугаа автал одоо гаднаас ирэх дайралтыг түр хойшлуулж болох уу гэж асуудаг. Тэгээд хааны удам тэгээд энэ улсад насаараа үнэнч байна гэдгийг тангаргалж байна гэж хэлдэг. Тэгсэн чи Julius болох тэр зөвхөн надад үнэнч гэдгийг тангаргалаа гэд. Тэгэд энэ хоёр тохиролцож чаддгаа. За Godwin самаа болох тэр хамгийн өндөрлөг хэсгээс ингээд бүх зүйлийг ажиглаад үзэж байгаа гэдэгт итгэж байгаа учраас тэр хоёр тэр зүг рүү явнаа. Явж явах замдаа Scarlett мэдээж цэргүүдийг ухаан алдуулна. За дараа нь болох тэр яг өрөөнийх нь үүдэнд очиход нилээд олон хамгаалагч зогсож идэг. Түүнийг болох тэр Scarlett өөрийнхөө хүчийг 3 дахин нэмэгдүүлээд ерөөс хормын дотор тэр хитийг буулгаж авдгаа. Өрөөнд орж иртэл Godwin болон түүний хүүх хэсэг язгууртнуудтай хамт байж идгээ. Гайхал бүгд эргээ харсан чи Scarlett маска авч хаяад өөрийгөө маш сүртэйгээр танилцуулаад бүхийж мэдчихлээ. Godwin-ийн хүү түүнийг аянгаар цохиулж алах гэх үед Julius ханхуу хааны нэрийн өмнөөс наад шидийг чинь хориглож байна гэх үед бүгж гэрэлтэж Godwin-ийн хүүгийн шид цуцлагддаг. Тэнд байсан язгууртнууд энэ бүгжийг зөвхөн Julius ханхуу эзэмшдэг. Гэхдээ ханхуу энд ирэх боломжгүй гэхэр луурчин байна гэж шоолж инээгээд тэгээ нөгөө нэг өмнөх ангид гардаг хүн ч нэг дуудаад энэ дотор хоёрыг ал гэж тушаадгаа. Тэгсэн чинь ханхуугийн туслах гарч ирээд хүн чадтай тулддаг. Тэгээ тэнд байгаа бас язгууртнуудыг шийдэх учраас та хоёр хоошоо зогсчих гэсэн чинь мэдээч Scarlett уурлнаа. Уурлаад түүнийг ингээд чи зөвхөн хүн чонтой зодолд бусд нь минийх гээд Scarlett 3 дахин хурцсах хүчээ ашиглаад зодож эхэлдэг. Бараг л бүжиг лугаа адил. Яа дахиад өгөхгүй удаад байхаар нь орж иртэл Scarlett тэр одоо бүх язгууртнуудыг давхарлаа тавьсан байдаг. Гэхдээ энэ үеийг нь ашиглаад Godwin хүүтэйгээ зүгтцсэн байдаг юм аа. Ах нь мэдээж орж ирээ уурлна. Тэгээ яагаад ингэж дахиад өгөхгүй удсан талаар асуухад нь ингээд би ханхууд одоо бүх амьдралаа зориулна гэж амлалт өгсөн учраас Godwin-ийг зодсны дараа одоо дуутахаар болсон юм аа гэж тайлбарлаж өгдөг. Тэгээл ах нь гэсэн чинь ёо язгуур тохны язралаа орхилоо гэж бодсон чинь үгүй хийсэн байна гэж баг уйлж гал за бүр арай л сэтгэл хөдлөлтэй. За тэгээд Julius ханхуу дохиогоо өгөөд одоо гадаа байсан бүх хүмүүс орж ирнэ. Leo өөрийн хүч болох бүхнийг хардаг нүднийхэн далтыг харах чадвараа ашиглаад Godwin хүүтэйгээ одоо дээвэрлэн хувьд байгааг олж хараад энэ гурав араас нь явна. Гэхдээ тэднийг авахар улаан тэнгэрийн лув бүлгийнхан ирж идэг юм аа. Яаж ч гэсэн тул Scarlett хурцсах хүчээ ашиглаад ганцаараа ер нь дээвэрлэн үсрээд гарах үед Godwin болон түүний хүүг лууныхаа сүүлээр яг зохиод алах гэжсэн чи Scarlett гарч ирээд сүүлийг нь гараараа зогсоогоод Godwin-ийн хүү дээр нь зогсож идэг. Лууны эзэнд бууж ирээд ямар хүчрэг эмэгтэй вэ? Би дурлцглаа гэж гэрлэх санал тавьдаг. Лүү Godwin хоёр шок. Scarlett шууд татгалзаад унтлан цогтөг. Лууг нь бас ганц цохилтоор л газар унаагаад тасралтгүй гэрлэх санал тавьж ирээл тэгсэн чи Scarlett ерөөсөө ер нь бол хин гэдгийг чинь яг мэдж байгаа гэсэн чи хэн байсан бэ гэсэн чи Vanquish эзэнт гүрний нэгдүгээр ханхуу Alfredri Vanquish байсан мэглээ. За тэгээд Godwin болох тэр улсынхаа мэдээллийг Vanquish улсад худалдаад тухай одоо улсынхаа ерөнхий сайд болохоор тохиролцсон байлээ. Тэгсэн чи нөгөө улс нь юу хэлгээд ч улсаас урвсан үнийг нь улстай авах үедээ алхаар ирсэн бэлээ хэрэггүй болох үед нь
За тэгээ Скарлетт болохоор миний Мишокийг булаахыг зөвшөөрөхгүй гэж Годвинийг хамгаалдаг. Улаан үстийн эзэслэлийн хүч нь болохоор гангийн бурхан Метеорын гам бие ялагдшгүй ер нь болгож өгдөг юм л да. Гам бие чинь яаж зогсон чадахгүй штеп. Гэвтэж за тэгсэн чинь Скарлетт бодож байгаа толгойр нь тасралтгүй өвдгөлсөр гоод тархийг хөдөлгөөд унах үед нь барьж байгаад 3 дахин хурдлуулад улс руу шидчихийдгээ. Од мэд харваад ер нь улсдаа очисон байх гам биетэй юм чи ямар ч асуудалгүй. За тэгээ хүсэн хүлээсэн Мишок руугаа алхсан чинь Годвин болохоор түүнд хийсэн бүх буруу зүйлтэй уучлалт гуйгаад тоочж эхэлдэг. Тэгсэн чинь Тиранацаг ашиглаад сүүгчин цуцсанд уучлаарай гэсэн чинь энийг болохоор Скарлетт мэдээгүй штэ. Гайхаад асууж чинь нөгөө нэг тайрамд ягаан өстэй охин штэ. Тэгсэн чинь Годвин би тэр охины талаар ингээ сонирхолтой зүйл хэлье. Намайг хөшөөгөөч гэдгсэн чинь хэлж байгаа гэсэн чинь өөр ертөнцөөс ирсэн. Гигантний хүчээр дахин төрсөн юм аа гэд энэ анги тусч байгаамаа.